За сайн явж байна. Замын хүн явуулсан яасан актер чи? Эр хүний ёсоор амалдаад өгсөн мөрийг гэсэн чинь иймэрхүү болохоо байсан юм би. Мо. За тэгвэл хоёулаа ч гэсэн эр хүний ёсоор үдчихье. За дүүм. Ахыгаан өршөөгээрэй. Ах чинь бүх хүн. Чамаагүй төдий дүнгийн ачаа үүрсэн болохоор чинь хаалхын нэг цуутаа бүх яваа юм болов уу гэж бодоод чамтай ууц гэсэн. За нэг иймэрхүү ч хүн болов уу гэж бодсон юм аа. Дүүм. Хүчий чинь сарцсанд өршөөгээрэй. Нэр алдар хин гэдгүү аль нутгүй. Хоёулаа танилцъя. Эрдэнэ ангийн хошоо. Цагаан эргийн гангатар нутагтай. Нэр далай цэрэг. Намайг очир зан гэдэг. Нутаг усных маань зан очир гэхээсээ молог очир гэх нь лихтэй. За тэгээд хааврах гэж явна. Богдын хүрээ орж дан шиг наадам гэдгийг үзье. Халахын нэртэй аваргуудын бараас хөрийг харж нүд баясах юу гэж яваа нэм. Чи тэгээд барилдтгүй. Барилдаж үзээгүй. Мо. Боломж олдвол барилдчих санаатай яваа юм биз дээ. Тэ. Эр хүний сандгүй санаа. Овооны наадамч гарч үзээгүй хэрэггүй. Харин санаандгүй тантаал анх барилдчихлаа. Ээж чамд ч уулна хүч вэ шүү. Гэхдээ ер нь чиний их эцэг ах дүүс чинь ямар хүмүүс вэ? Би ганц үхөө. Аав ээж минь намайг бүр баг байхад өнгөрсөн юм гинлээ. Заяа. Чи тэгээ чухам яаж амьсууд хүн болж байна те? Айл амтны хар бараж идэхэж хэсэг зур явлаа. Түлээ чин самбуугаал дагаж жил гаруй мод хийл. Самбуугаал намайг ятгаж богдын хүрээ оргээд тэгээд л явж байгаа нэг. Цаашдаа яхаа мэдэхгүй л. Түлээ чин самбуугаа чамайг хүчтэн хэгэнийг мэдэж авах гэж бодож ил дээ. За дүү минь. Хүн түнш хэрэгтэй юм байдгүй. Чи бид хоёр ядуу зүдүү өнчин өрөөснөрөө ажиллах юм байна. Хэрвээ чи намайг дагая гэвэл би чамайг төрсөн дүүгэн гэж бодъё. Бүхэн эрдэм сургалтыг хичээе. Бүр үннээсээ шүү.